Сайвцхан өрхөмөд үзэгчтэй тань мэдхүү хэлээр орой та Занга ТV-гийн цоошин дугаар эрхэм үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бидний үйл хэргийг дэмжиж лайк, subscribe дарахаа та бүгд бити мартаарай. За энэ удаагийн Монголын түүхийг бид нарт ярьж өгөхөөр судлаач Билгүүн, судлаач Тод миний би энд сууж байна. За танд уламжлал ёс өглөөний мэд хүргэе. За жамч гэсэн өглөөний мэд хүргэе. За хоёулаа өмнөх дугаараа дуусгахдаа Мөнх хаан одоо Төмөн амгалангийн өргөө тэнд одоо алуулах шахсан. За мөн дээрээс нь хуршаах шинээр сонгогдоод дотоод асуудал ихтэй байсан талаар ярьсан. За ер нь үзэгчдийн комент, ер нь үзэгчдийн ингээд нөхцөлийг одоо комментиг ингээд хараад байж хат энэ смайлитуудын төгт тэдарт их сонирн байна. За надад ч гэсэн их сонирн байна. Энчнээсний сонирхолтой асуулт төрж байгаа нь юу вэ гэхээр яг энэ смайлитууд ингээд одоо та бидэд бол ярихдаа ингээд алуурчин бэлдээд хашиш донтдод даалгавар аваа явдаг гэж яриад байгаа шүү дээ. Бусад үед ер нь тэдний амьдралын хэм маяг нь ямар байсан? Тэд нар ер нь өдөр тутамдаа юу хийдэг вэ? Одоо аллага үлдэх одоо бэлтгэл хийхээс гадна гэр бүлтэй байсан юм уу? Эхнэр хүүхэд гэж байсан юм уу? Тэр талаар та нэг гоё гаргаад өгөөч. За энэ Перс арабын судлаачдын Исмаилитуудын хувь тавилан ба тэдний дүрм журм гэдэг нэг тийм бүтээл байдаг юм. Тэд нар чинь бас ер нь өөрсдийнхөө юм маш сайн судлаа штэ. Тийм болохоор энэ Перс араб дээр бичигдсэн зүйлийг Оросын зарим судлаач нар бас орчуулсан байдаг. Гэхдээ энэ бол маш тийм гар дамжсан ховор бүтээл юм. За тэгэхээр Исмаилитуудыг бол одоо 10 нас 11 настай хүүхдүүд одоо хонио хариулаад явж байхад нь хулгайлж авах жишээтэй. Эсвэл зүгээр залуучуудыг исвэлдэг. За цорын ганц агуу бурхан Аллахын төлөө түүний бошиг үзүүлэгч Мухаммедийн сургаалыг шууд үргэлжлүүлэгч хуршаахад хэн зүтгэхөө гээл ингээд. За сайн дураараа бол ер нь бол хий хэмгүү гэрсэн хідэн залуучууд би явъя гэж хэлнэ. Бас мөн зарим залуучууд бол автагддаг. Ерөнхийдөө бол ер нь залуу улсууд их автагддаг юм. Ингээд тэднүүсийг бүгднгийн тусгай газар аваачиж жагаад дайны бэлтгэл хийлгдэг. Тэгээд ядарч цуцгаар хашиш өгнө. Нэгэнд хашиш амтшичгаар чин зэрэг эргээд хүч орно. Ядрал гэдэг юм байхгүй болж байна. Тэгээд дайны бэлтгэлээ маш сайн хийх жишээтэй. За тэгээд ер нь хашишийг ер нь бол хэрэглүүлээд эхлэхээр чин тэд нар чин хашиштай донтоод эхэлнэ. Одоо нэгэнд хашишинд донтцсон юм чинь хуршаах донтолтоор нь бариад авч байгаа юм. Одоо хашиш өгдөг хүн рүү л явна шүү дээ. Одоо хар тамхи өгдөг хүндэл явна. Үнчээр явна гэсэн. Тэгээд маш сайн бэлтгэл хийн, өдөр болгон бэлтгэл хийн. Мөн одоо лалын шашны тулгар сургаалыг байнга сэжлүүлнэ. За ингээд бас үзэсгэлэнтэй сайхан охтуудыг бол хулгаална. 16-аас 22 орчим насны охтуудыг хулгаална. Тэгээ шилнэ. За энийг үзэсгэлэнтэй юм байна. Энийг авлаа. За энийг нь болийг гал ингээд шилдэг. За ингээд үзэсгэлэнтэй сайхан охтууд ингэж оруулж ирээд ингээд тусгай нөгөөдөлийг чинь бүжиг заах жишээтэй. Одоо хоолыг нь амтлуулах шиг юм уу? Ширээний хүүхэн маягийн гэсэн үг. За бүр амдаа дарс балгаж жагаад нөгөө хүндээ яаж өгөх, амаараа яаж өгч гэдэг юм уу? Мөн маш олон одоо хавтлын олон байрлал маш их юм зааж өгдөг. Тэгээд ийм тусгай нэг ийм зөөлөн ийм зөөлөвчг дэршиг юм дээр тэднүсийг сургуул хийлгэх жишээтэй ч юм уу. За дайчд ороод ирлээ. Маш гоё амттай хоолууд тавьдаг. Тэгэхээр зүгээр нэг мах чанаад полоо хийгээд тавихгүй, шорлог хийгээд гамбар хийгээд тавихгүй байх нь шүү дээ. Исмаилитуудын дунд байгаа тэр нэг нарийн хоолны арга зүйч гэж бас нэг байна. Бүр ингээд бүр хүний дур татсан маш гоё хоол бэлдэнэ. Пөөх энэ хоолыг ч одоо бүр идж үзээгүй юм байна. Идээд үзийхээр зэрэг маш амттай. Дахиад идий гэмээр сэтгэл төрүүлэх жишээтэй. Итгэд хайран харагдмаар ямар гоё чимээвэ ч гэдэм үү. Чи бүр айгу нарийн юм дээр ажиллана. За тэр гоёмсог сайхан одоо агууруугаа тэднүсийг оруулаад одоо хашиж татаад
нэг сэрхэд агуу дотроо байж идэг. Яаж орж ирснээ мэдэхгүй. Гэтэл маш гоё амттай тансаг хоол унд идэ ундааны өмнө байж идэг. Идэл уугаал ингэж битүү алт эргэн тойрон. Столик араа бүлгэрд гардаг шиг эргэн тойрон алтан донд байдаг. Дуртайгаа өөртөлж авах хэрэгтэй. За яг тэгээ байж идэл чинь одоо хөгжим дуурахад пипа ч гэдэг юм уу. За ямар нэгэн гоё их гоё араб хөгжимч гэдэг юм уу тийм дуурахад нөгөө гоё үзэсгэлэнтэй онгон бүсгүйчүүд өмнө нь бүжиглэнэ. Нүрээ нэг тийм одоо хар биш. Одоо торон цагаан одоо даавгаар орсон. Маш гоёж одоо өөрсдөө гой чимэглэл зүгцгээсэн үзэсгэлэн төгөлдөр эмэгтэйчүүд өмнө ингээ бүжиглж идэг. Ингээд тэр аян дээр тэгээд одоо ерөөсө зөвхөн хөхөвчөөрл дээшээ ингээд байгаа бусад биеийн ил нүцгэн доошогоо нэг юм одоо юм өвдөг жаахан өнгөрсөн нэг тийм гоёмсог юпхтэйч гэдэг юм уу тиймтэй. Тэгээд тэд нар чинь одоо ингээд таа цайлж бүжиглэх жишээтэй. Ер нь бол араб бүжиг ер нь тиймэрхүү байдаг шүү дээ. Ислам бүжиг чинь таа цайлгаа маш сайтай. За ийм гэж өднөөсийн өмнө одоо өөрсдийнх нь өмнө ийм сайхан үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүд бүжиглэхээр нөгөөдөл чинь бас их дур татна. Тэгжэл хуршаах дуртайгаа сонгож хэлдэг. Бүгд онгон бүсгүйчүүд. Одоо яаж юм? Насных нь ойролцоо ч гэдэм ойролцоо насны үзэсгэлэнтэй сайхан залуу бүсгүйчүүдийг бүжиглүүлдэг. За ингээд өөрөө сонгох уу гэд ингээд бас бүсгүйгээс асууна алийг сонгох юм гээд. Энэ чамайг сонгочлаа энэ дээр очих гээд бас нэг тийм тохиолдол гарах боловч заримдаа бүжигч бүсгүйчүүдээс алийг сонгох вэ гэж асуудаг. За би тэр залууг нь сонгоё ч гэдэм юм. Иймэрхүү юм болно. За өвөр дээр нь гараад эротик бүжиг хийн. Тэд нар за ингээд тал талаас нь ингэж зөөлн таална. Үргэлж чихэнд нь чам шиг агуу дайчин үргэлж миний сэтгэлийг татна гэж үргэлж шивнэх ёстой. Энд чи цаагаараа тийм. Одоо бүр зоригтой байх нь шүү дээ. За ингээд нөгөөдөл чинь яах вэ? Хурцлт цэнгэлээ үйлдэж эхэлнэ. Амттай хоол идээд үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүдтэй ингээд найрлна. Тэгэл нөгөөдөл нь дарс балгаал амаараа дарс өгөх жишээтэй. Эсвэл дарсаар шахах жишээтэй. Эсвэл хоол халбагдаад амруу нь халбагдаж өгөх жишээтэй ч гэдэг юм уу. Зүгээр л одоо их гоё тийм. Одоо happy байлгадаг гэх юм уу да. Их одоо тийм аз жаргалтай байлгадаг. За ингээд хашиш татаад ингээд нөгөөдөл чинь өстө дураараад зингээл нам аавна. Яг тийм гутан бүгднийг нууц агаагаас гаргачдаг. Нэг ухаан ороод юу болсон бэ? Сая зүүд байсан уу? Диваажинд бид нар байсан уу? Гэт хоорондоо гайхна. Үгүй ээ. Та нар диваажинд байгаагүй. Ингэртээ үрдэлсэн алтаа шалгаач гэдэг ихэд яахаргүй үрдэлсэн алтууд нөдөг. Тэгээд та нар миний даалгаврыг өг дугуй биелүүлж надад үнчээр шууд захирагдах юм бол би таанусыг энэ диваажинда дахин оруулна. Агуу хуршаах хин таны дайсан бэ? Та тэр буруу номднол заагаад айл. Та хэнийг өхүүлэхийг хүсэж байна? Шууд хэл. Тэрний чинь гүйцэтгэх гэж хэл. Дахиж ороход болд шүү дээ. Дахиж тийш орох гэдэг. Хорвоо ертөнцийн цорын ганц диваажин энд л байдаг гэж ойлгоно. Би диваажингийн өчүүхэн зах цухаас та нарт үзүүллээ. Мэдрүүллээ. Амсууллаа. Бас харууллаа. Та нар миний тушаалыг биелүүлэхэд бэлэн үү? Билэн уршаах. Агуу уршаах минь зүгээр л зарилгаа өг. Та нар тийшээ очиод тэрийг алаад ир. За яг ингэж хэлнэ. Нөгөөдүүл нь үгэнд нь орно. Ер нь бол өдөржингөө бас дайны бэлтгэлийг хийлгэнэ. Дайны бэлтгэлийг бол ер нь бол өдөр алгасахгүй шүү. Маш сайн тийм. Тэгээд яаж чимээгүй явах, яаж хинтч мэддэхгүй байх, зүгээр яаж сүүдэр шиг, сүнс шиг, хий үзэгд шиг байхыг бүгдэнд нь заадаг. За, ерөнхийдөө бол бүх зэвсгээр
бүгднгийн байлдуул сургадаг бөгөөд шинжлэгдэж байгаа зэвсгийг яаж эзэмшихийг маш сайн сургана. Үүнийг хуршаахан шадрууд гүйцэтгэв. Зааж өгдөг. За хуршаах бол үн шидийн шадруудаас харагддаг. Бусад тохиолдолд бол ер нь нэг харагддаггүй. За ингээд нөгөөдөлд чинь бүх юмыг зааж өгөөд за ийшээгээ явна. Зүгээр харахад нэг агуу. Үл мэдэгдэх л агуу. Ер хүний нүдэнд тусахчгүй тэр агуу бол. Дотгошоогоо оронгууд нь бүр ингээд ухаат сэндилцсэн бүр маш том. Одоо тэр хадан дотор одоо ордон барьцсан ч гэдэм юм уу? Өргөө барьцсан ч гэдэм юм уу? Гэхдээ энэ одоо нэг тийм зүгээр хадыг ухаал ингээд цаашаага янзлал засаал жигтэйхэн нэг тийм институт байгаа юм шиг. Тэгэхээр хуршаахын тэр нүх малтагчд болон мөн тэрнийг засаж байгаа хүмүүс бол тун уран барилгын архитектурын мэдрэмжтэй мундаг улсууд барьдаг байх нь. Дотор нь бүр гоё хээ хуар араб маягийн тийм гоё хийцтэй яг л бүр хаадын ордноос хамгийн гоё ордон дотор байгаа юм шиг сэтгэгдлийг төрүүлдэг. За тэндээс гарахаар зүгээр л нэг агуугаа зүгээр хадны агуугаас гарчиж байгаа юм шиг. Энэ агуу бол маш нууц. Ийм агууг Эльбрусийн уулын эргэн тойрон болон Каспийн тэнгис. Бүр хаа сайгүй. Одоогийн Туркийн Антолиа, Сир, тийм ээ? Эсвэл одоо энэ Армян гүржийн Кавказын ууларх нутгаар шиг тийм үү? Эдгээр байгуулж идэг. Маш олон үүрэгтэй. За энэ хүмүүсийг ийшээ тийшээ явуулахад гуйлагчны дүрээр, мөргөлчдийн дүрээр, худалдаачны дүрээр, жинчдийн дүрээр мөн бас одоо уран дархан нарийн мужаан ч гэдэм үү. Ер нь бол жижиг худалдаач ч гэдэм үү. Ямар л бол ямар дүрээр эдгээр явдаг. Хинд ч анзаарагдахгүй, хинд ч мэдэгддэггүй. Ийм болохоор тухайн үеийн дундад Аз, ойрхот орнод тэгээд Хойд Африк болон Европын хаадуудыг зүрхэнд нь ортолно айлгаж исэн хүмүүс. Хуршаах хэрвээ за энийг ална л гэсэн бол заавал алдаг. Тэд нар маш хурдан. Бүр дээвэр дээрээс нь орж ирэх, бүр санаад орохгүй газраас одоо ороод ирдэг, өргөнд нь ороод ирдэг. Тэгэл шууд хашаа шиний чичлүүрээс хинч амьд гарахгүй. Хуршаахын дайсан, Исмаилитийн дайсан үргэлж цаг бусаар хүтэж амтай. Чи манай хуршаахын дайсан учраас чамааг хороохон зүүн хэрэг гэд шууд алдаг. Тэгээ зүхтдаг. Баригдвал амиа хорлох тушаалтай. Энэ бол зүгээр нэг уулын хаданд агууд бүхчихсэн алуурчдын нэг муу бүлэглэл байгаагүй юм. Энэ бол 13 дугаар зууны үеийн хамгийн том дэлхийд зартай террорист байгууллага байсан. 1126 онд Өрөөснүүдэд Хасан Ибн Саба гэдэг хүн энийг үүсгэсэн. Ингээд одоо яаж гişүүдээ олдог, яаж дайчтай олдгийг бол би бол хэллээ. Үүгээрээ бас тэд нар гэрлэнэ. Үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүд нь энэ надад таалагдсан. Энэ бүсгүйтэй би гэрлэн гэвэл гэрлэн зөвшөөрнө. За нөгөөх нь хүүхдийн гарганаа да. Хүүхдээр нь барьцаалдаг. За чиний хайртай үзэсгэлэнтэй ихнэр, чиний хайртай хүү чинь хуршаахын хатганд байгаа. Чин даалгаврыг биелүүлэх хүүхэд тгийлгэн. Тэр чинь одоо алдах юмтай болж ийн гэсэн үг байхгүй. Хуршаахын үр хүүхэд дараагийн хуршаах болно. Олон хүүхэдтэй болвол шилж жагаад нэгийг болгоно. Зөвлөлдөж жагаад хүүхдүүдээ суулгаж байгаад зөвлөлдөж жагаад нэгийг болгоно. Үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүдийг хулгасаар л байдаг. Мөн бас эрлэхийг зоригт дайчин залуучуудыг авчирч исвэсээр л байдаг. Эдний талд Серб, Болгар, Македон, Славян, Урмын, Унгар, Араб, Перс, бүр Рус, мөн Гүрж, Армян ямар л бол ямар хүн. Түрк, тийм ээ?
ямар л бол ямар хүнийг элсүүлнэ. Одоо жишээ нь чи тэрийг хулгайчлаа гэж бодно шүү дээ. Зүгээр шууд хар тамхи өгөөд эхэлдэг. Нэгэнт хар тамхийг чинь идэхгүй, бид нар энийг хэрэглэхгүй. Би одоо явмаар байна гэд хичнээн тэгж байсан ч гэсэн хар тамхи заавал хүчээр өгдөг. Мансуур чинь дахиад сэргээл ингээл жоохон одоо энэ мө нэг л хэрэгжилээ одоо дахиж хэрэглэхгүй яаж игээ зогтой гэж идэл дахиад л өгнө. Ингэсээр хар тамхинд донтуулчихна. Өөрийгөө хэн байснаа мартдаг. Өмнөх амьдралаач мартдаг. Одоо зөвхөн хуршаахын талд үнэнч боолн болж очдог. Хүчээр басан гэж эсэж ордог. Дайн байлдаан бүх юмыг заана. Маш сайн заана. Тэгэхээр энэ бол одоо 1100 гэдэг чинь юу вэ? 1200, 1300. За одоо 1100, 1200 гэдэг чинь бурхан минь энэ шод бараг 200-ны түүхтэй маш айхтар нууц бүлгэн болж таарч байгаа юм. За энэ бол нэг хэсэг дээрэмчдийн нэг хамтрал нэгдэл бол биш. Хэсэг бүлэг алуурчдын цуглаанч биш. Энэ бол дэлхий дахны хэрсэн өргөн сүлжээтэй хамгийн том террорист бүлгэн байсан. 8 дугаар хуршаах ямар ч л байсан 13 дугаар зууны үед байсан. Энэ бол Алиаддин Мухаммед ибн Саба гэдэг хүн байсан. Энэ хүн түрүүчийн дугаар дээр дараагийн залгамжлагчаа шууд зарласан. Энэ хүний нэрийг Рухаддин ибн Мухаммед ибн Саба гэдэг хүн байдаг. 51 орчим насны гэж бас бичсэн байгаа. Исмаилитуудын энэ нарийн ширийн имийг одоо Араб, Персийн судлаачид тал талаас нь судалсан. Бас энийг хэвлэн гаргахад тухайн үеийн исламын шашинтай хууль орнууд, хуулийн одоо шариатын хуулиар ч гэдэм үү, үндсэн хуулиар нь хоригддог байсан. Яагаад гэвэл наадах чинь хэдийгээр үнэн түүх боловч залуу үеийнхэнд буруу үлгэр дуурайл үзүүлж байна гэж хоригддог байсан. Тэгэхээр энэ бол маш ховор бөгөөд гар дамжсан. Харин бас нэг юм хэлье. Өнөөгийн дэлхийн мафийн бүлэглэлүүд одоо за би Якуза гэж хэлсэн ч болно л да. За Якузагийнхэн ч гэдэм үү. Эсвэл одоо Сицилийн мафийнхэн ч гэдэм үү. Оросын мафийнхэн ч гэдэм үү. Америкийн мафийнхэн ч гэдэм үү. Латин Америкийн картелүүд ч гэдэм үү. Одоо энэ Исламын улсын Ал-Каида, Талибан, ISIS-ийн бүлгэмч гэдэм үү. Бүгдээрээ яг энэ хуршаахын бүтээлээр сурагчгээ болгодог. Зүгээр дам сонссноор Ал Капоне гэдэг чинь хуурай хуулийн Америкийн гангстрын хаан штэ. Ал Капоне бол зүгээр л Одессын мафийн толгойлогчийн хажууд бол зүгээр нусаа татсан бацкан байхгүй юу? Тэр Одессын тэр мафи чинь түүхэнд алдартай штэ. 20 дугаар зууны том хүн. Япон Мишка Япончик. Мишка Япончикийн хажууд бол те Япон Мишкагийн хажууд Ал Капоне бол зүгээр л нусаа татсан жоохон бандлахгүй. Тэгтэл Мишка Япон одоо Япон Мишка яг энэ бүтээлийг нь бас уншиж, судалж, өөрийнхөө сүлжээг байгуулж исэн гэж тийм бас яриа байдгийн. Гэхдээ энэ бол зөвхөн цуу яриа бөгөөд дам яриа. Ямар ч Ал-Каида, ямар ч Талибан, ямар ч картел, ямар ч мафийн бүлгүүд өөрсдийгөө бүх нууцаа дэлгээд бид нар ийм нууц ажиллагаатай шүү гэдгээ дэлгээд түүхэнд бичигдъя гэж бодохгүй. Энэ бол тодорхой шүү дээ. Ямар ч л байсан энэ бол маш нарийн юм бүтээл байсан гэдгийг бас нэг хэлье. Харин эрхэм мөндөд сонсогчдоо, эрхэм мөндөд үзэгчдээ наад номыг чи олж унших юмсан гэж битгий бодоорой. Энэ ном нэгдүгээрт олдохгүй. Хайж үзсэн. Тий, ховор. Хоёрдугаарт уншаад дими. Одоо буруу юмд уруу татагд шүү. Одоо хүн гэдэг амт ч муу юм дуруу татагддаг амархан. Яг ингээл байгуулах юм байна ч гэдэм үү. Ингээл мафийн сүлжээтэй болчих юм байна ч гэдэм үү. Тийм юмд уруу татагдчих болохгүй. Гэхдээ 13 дугаар зууны үеийн энэ оршин тогт Монголын эзэнт гүрэнтэй эрсэлдэн ан маань ач тач үзэн тэмцэлдэж оршин тогтнож байсан Исмаилитийн нууц бүлгэн бол иймэрхүү бүлгэн байсан юм а гэдгийг зүгээр тухайн номон дээр бол цохос дурдаад ингээд тайлбарлаад гарсан байдаг. Энд үзэгчдэд нэг асуулт төрж байгаа. Та уншсан юм уу? За энэ номыг би яг үнийг хэлье. Нэг харсан. Тэ.
Харин энэ номыг тайлбар ийм ном байдгаа гэд тайлбарлаж исэн хүмүүсээс би сонссон. Орос хүмүүсээс. За ер нь бол тэгэл маш олон оюутан байх чинь Орос оюутан, Перс, Араб оюутнуудтай ярилцсан шүү дээ. Афган оюутнуудтай бас найзлаад ярилцсан шүү дээ. Тэгэхэд танаа Чингис хаан чинь ингэж яхад манай бас энэ Арабын хаадууд ингэж исэн, манай Хорсон хаад ингэж исэн, тэгж исэн гэдгээ бас өөдөөс түүхээр марганаа да. Тэгэхдээ Исмаилитийн талаар яхад иймэрхүү юм байд юм а гэдгийг надад хэлж ирсэн. Тэгэхээр энэ яаж юм? Бас л ер нь бол маш чухал бөгөөд бас маш сонирхолтой, тэгтээ маш хэрэггүй ном шүү. Тэгтээ энэ бол Исмаилитуудын талаар илэрхийлсэн бас л нэг том сурвалж. Энэ бол зүгээр гимт ертөнцийн, далд ертөнцийн тийм ээ, хуулиас гадуур амьдардаг хүмүүсийн тэр аимшигтай амьдралын маф одоо амар гимт хэргийн хар нүгэлт ертөнцийнхний гар дамжиж одоо явдаг. Тийм бүтээл байгаамаа. Өдөрдөгч босс, толгойлогч нарын гар дамжиж явдаг. Зөвхөн толгойлогч нар унших хэрэгтэй байдаг. Тийм бүтээл үйд юм шүү. За хоёул энийг битгий олох гэж оролдоорой. Зүгээр санаанаас авч хай. Харин энэ бүтээл Исмаилитийн талаар байдаг шүү. За хоёул гол юм руугаа орё. Одоо нэг үзэгчдийн бас яг хүсэж байгаа зүйл буюу Мөнх хааныг алах гэж оролцсон орлогын үндсэн дээр нэг 2 Исмаилит амьд үлдчихээ дуссан шүү дээ. Тий. Тэрнээс цаашаа. За ер нь бол яг тэр Мөнх хаан бас ингэж гиндүүлж орж ирнэ гэдгийг ч бас тооцоолоогүй. Тухайн үеийн одоо хэвтүүл цэргүүд нь ч бас гинтцсэн. Гэхдээ тухайн үеийн security system биш үү? Монголын security system, эзэн хааныг хамгаалж байгаа security system маш сайн ажиллаж байсан. Мөнх хаан өөрөө ч гэсэн бас их зог туссан шүү дээ. Ясир өөрлөнд байлдаал байдаг хүчээрээ дайраал 2 гартаа сэлмээ тэ ээлжиж эргүүлж байгаа л дайраал бүх чадлаараа байлтахад ямар мундаг сайн байлддаг баатар вэ гэдгийг бол Мөнх хаан бол ерөнхийдөө бол гадарч байна. Өөрөө бас байлдаж явсан хүн Мөнх хаан ч өөрөө их мундаг байлдана. Яг ингээд Мөнх хаантай ингээд тулаад яг нүрээр ингээд зэрэгсээ сэлмээр ингээд тулж байхад тэр одоо өргөн дух, өтгөн хөмсг, өндөр хамар, өргөн шанаа, дүрлгэр том нүд тэгээд бүр ингээд нүрийг нь те ингээд бүрсэн юм сагал хар те шиг одоо хилэн хар сагал маш зоримог байрын царай шийтцэн харц яг л Мөнх хаанд яг тийм араб тийм перс маягийн тийм дайчны дүр төрх ингээд өөртөө ингээд тулж байгаа шүү дээ. Яг өөрийн л алан гэсэн зорилготой аимшигтай том эсрэг үцэгч байсан бөгөөд тэр бол мундаг дайсан байсан. Ясир бол сайн байлдсан шүү. Маш мундаг байлд. Ер нь бол бүгдээрээ мундаг байлддаг. Security system ингэсэн ажиллаж ирсэн. Яг хариугүй ингээд хоорондоо ноцолдоод байлдаж хагаад заас гин алдахгүй юм шүү гэд ингээд нэг сэлэмтэй гарыг ингээд өөрөөсөө ингээд тэ холдуулаад сэлмийнх нь үзүр жоохон хүзүрэн дөхөж байх үед л араас нэг 4 цэрэгэл жадалцсан шүү дээ. Тэр ясирыг чинь ингээд тал талаас нэвтж чадлаа хичиж байгаа шүү дээ. Тэгээд чи хингээч юу? Яагаад миний аймыг хороох гэж байгаа юм бэ? Хингээж тэрслэгч юу гэж асуухад чи бол Исмаилитийн дайсан. Чи бол хашашины чичлүр хутгаас хизээч цутаачдаггүй хуршаах амьд байгаа цагт ахын дүүс маань ирсээр л байх болно гэж хэлээд өгсөн. Ер нь энэ Ясир байна, Хираж байна, тэр Касим, Умар одоо энэ юун зэргүүд шүү дээ одоо Исмаилит дайчдууд маш сайн байлцсан. 64-лээ дайраад яг Монголын хэвдүүл цэргээс бараг 100 шахмын алаа хийчихэж байгаа байхгүй. Бас л сайн байлцсан байх нь үү шүү дээ. Хэвтүүл гэдэг чи одоо багаасаа мал маллаагүй байлдаж өссөн учраас цэрэгдээ хийхдээ бол галзуу мундаг өмсгөөс дээ. Гүй нөө нэг юу шүү дээ. Төмний ноён нэг хүүгээ. Тэ. Мянганы ноён нэг дүүгээ. Тэ. Зуутын ноён нэг найзаач гэдэг лөө. Ингээд тэр чинь одоо хүрээлэн байгаа хүмүүсээсээ сонгож авж байгаа их хааны хишгтэн буюу их голын цэргүүд. Дотроо хэвдүүл хорчин одоо тэгээд нөгөө юу нөгөөх нь юу лээ нэг хорчин нөгөөх нь нэг одоо нэг бухаа за нэг тийм ямар лээ ямар лээ за нэг цэрэг байгаа. Ийм 3 цэрэг байдیں۔ Ингиж 3 ангиллагддаг. Хорчингууд нь одоо сумаар сайн харавдаг ч гэдэм ингээд төрөлжиж бэлтгэгддэг. За тэгээд энэ цэргүүд чинь өөрсдөө их хааны үед байгуулагдсан
Хэвтүүлэгд чи хэвт бүгдийг хэвтэж байхад л үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо цагдаа нар л баггүй шөнийн цагдаа нар ч гэдэг юм уу. За тэгэхэр чинь яаж юм? Ийм 3 цэргээс 3 төрөлтөө их хааны хишигтэн цэргүүд эдгээр чи их хааны ордыг хамгаалж идэг. Их хааны өргөөг хамгаалж явах хэвээр. Тэгэхэд яаж юм? Шууд өөдөөс нь одоо хамгийн эхэлж таарсан хэвтүүл цэрэг рүү хутга шидэл дайрч орж иж байгаа хэвээр нөгөөдөл чинь. Мундаг дайрч орж ирсэн. За энэ бол айхтар ширүүн тулдаан болоод 62 нь хүчгсэн байгаа. За Мөнгө хаан Том Амгалангийн ордон Мөнгөн модны дэрэгд өшөө хэд байгаа вэ? Өнөөдөр 62 цэрэг 62 Исмаилитийн дайчин намайг алах гэж ирлээ. Би одоо тайван унтаж амарч болох уу? Хишигтнүүдээ хаантан минь бидний өршөө. Бид бүгдээрээ цааслуулах ялтаа билээ. Таны амар амгалан байдлыг эвдүүллээ. Бид тэгтээ сонор сэрэмжээ байнга ажилуулдаг. Гинт ингэж гарч ирж Елвчин шиг энд эндээс дайрна гэж төсөөлөөчгүй. Өгөөдөн хааны үед ч бас ингэж л байсан. Гүйг хааны үед ч бас ийм юм болж исэн. Гэхдээ гүйгийн үед нэг 2 илч ирэхэд гүйг загнаад хөөгөөд явуулж л байсан. Намайг хангаад ан хийж байхад бас дайрсан. Өнөөдөр намайг унтаж амарч байхад дайрлаа. Одоо би хуршаахаас айгаад нойроо хулж явах болж таарж гинөө. Хизээ хашаа шэний дайчид дахиж ирэх вэ гэхээс би айхулж таарж гинөө. Би ингэх ёстой юу? Үгүй. Агуу их тэнгэрийн хүн минь. За яах вэ? Манай талаас их голын зэрэг хэвтүүлээс хэшигтэнгүүдээс хэр зэрэг хохирол үтсэн байна. Нарийн тоог нь гаргахад 110 өгсөн. За. Харин Исмаилитууд хэдүүлээ 62 өгч гисэн байгаа. Бараг л хүн тус бүр 2-2-ыг алчтай. Маш сайн бэлтгэгдсэн алуурчдыг наашаа явуулаад байна. Энэ хүлээгүү одоо ямар боломжоор ямар завсраараа наашаа гаргаад байна. Хүлээгүү одоо баруун ертөнцийг бүрхчгээд байгаа шүү те. Ямар сэмхийгээр нэтэр гарч ирж байгаа юм бэ? Эднэр бол өөрсдийнх нь төрсөн нутаг юм. Тийм учраас газраа маш сайн мэднэ. Исмаилитууд бас нэмж хэлэхэд эргэн тойрны малчин бас мөн тариа тарьдаг ард түмнээс дээрм хийж тонуул татвар бас хийж ингэж хоол хүнсээ олж авцгаадаг байсан шүү. Исмаилитууд бол бас эргэн тойрноо бас нилээн хөөхөн хологчдог л гэсэн үг. Исмаилит хүлээгүү тэгээд одоо хорсаанаас хөдлөх байгаа мó. Хорсаанд бараг 100 гаруй өөрийг илрүүлсэн гэж мэдээлсэн. Ойлгомжтой. Өшөө хэд байгаа? Илрүүлэл байгаа. За. Одоо хар хоримд байгаа. Хичнээн Исмаилит дахиж дайрах бай. Тэднүүсийг ол. Бүх ишгтнүүдэд хэл. Сүмийн мөргөлчдийг хатуу хяналтанд байлга. Бүх сүмийн мөргөлчдийг шүү. Бас худалдаагчдыг, гар орчуудыг, өдөр үзэхнүүд, шүн сонсох чихмэд сайн ажиглацгаа. Харуулъя. Хамгаалалтыг 10 дахин юм. Ойлголоо их хаан та. Ховлагаас мэдээ байна. Ховлагаас мэдээ ирээгүй. Ойлголоо. Бүгд ажиллаа эзэхэ гэж. Ойлголоо их хаан та. Мөрөлдөө. Чи нааш өрөөдөр. Өнөөдөр чи хэвтүүлүүдийг удирдах гэсэн баха. Тийм. Сэжигт юм ажигласан уу? Юу ч ажиглаагүй. Ямар ч лээсэн. Би хариуцлага алдсан. Та намайг цаазаар авна уу? Хэрэггүй. Сонор сэрэмжээ сайжруул. Миний аим насыг өөрийн аим насаар хариуцсан шүү. Тэгнэ. Агуу хаант минь. Явж болно.
Исмаилитууд. Та нар хэдүүлээ вэ? Та нар хизээ барагдаж дуусах бол хүлээгүүл найдгаас. Хүлээгүүр илж явуулаарай. Исмаилуудыг бүгднийг нэг хүн үлдээсэн байх юм бол бүгдийг нь устгах, нэг ч хүн бити үлдээ. Нэг л хүн үлдээсэн байх юм бол өөрийн биеэр дүү минь гэж бодолгүй өөрийн гараар би цаазлан гэж хүлээгүүд хэлээрэй. Ойлголоо. Одоо илж давталгая. Хаанта бэ? За хар хоринд яг иймэрхүү үйл явдал болсон. Энэ бол тэгтээ үнэхээр ширүүн аимшигтай байн болсон. Бүгд л маш сайн байлтцгаасан. За энэ бол саяын хэлсэн бүхэн Арабын түүхэн дээр байгаа мөн Ата Малик Жүэний бас дурдсан байдаг. Рашид ад-Дины судрын чуулган дээр ч бас энийг бол бас зах зугаас нь хэлсэн байдаг. Монголын эзэнт гүрний өмнө зүгийн хязгаар сүм улс хөхбөрний айсав ян хот. Хувлаа эзэн өөрөө эзлэхгүй болохоор бидний чи эзэлчихлээ. Одоо бид нар яах вэ? Хөхмөрнөөс урагшаага явмаар байдаг. Уран хадаа ерөнхий удирдлагыг авч болох болов. Юу ч гэсэн уран хадаа руу элч зарыг. Тэр л ерөнхий удирдлагыг авахгүй бол хувлаа эзэн ерөнхий удирдлагаа одоо салгарт болоод байна. Бодоод үзэлтэй. Чи бараг 10 хоног харагдлаа шүү дээ. Хэлж зөвлөхөд чи зүй. Жаалтуур яаны хүү. Их хааны төрсөн дүү. Гэхдээ яагаад ингэ залгартах дуртай байгааг ойлгохгүй байна. Урайгаа дээр ойлцсаар. Чиндүү. Тухайн үеийн сүм улсын баруун хэсэг Чиндүү хот. Тухайн үеийн Тончуан. Урайхата жанчны хуаран. Урайхата жанжаа тань дээр элч ирлээ. Орвол элч бишээ. Жанжид. Бүгдийг нь оруулцгаа. Сууцгаа. За, аян замдаа сайн явж ирв. Тэглээ. Их жанжаа. Таны удирдлаганд бид нар ирлээ. За, нөгөө тангуудыг захирж исэн цагаан жанж. Тэгээд энэ цагаан жанж чинь өөрөө өмнө нь яг Сүбэдэд төмөр зэрэгцэж байлдаж исэн шүү дээ. Тэгээд нөгөө Гуйка тэнгэр талцсан чинь буцсан шүү дээ. Сүн улс руу бол яг далаагаар орж исэн жанждын нэг нь байсан. Ингээд баян жанжин. Тэгээд Ахари жанжин. За мөн одоо өөрч нэг Жанфан одоо алт улс жанжин чи тийм үү. За ер нь бол 5 6 жанжин ингэж хурж ирсэн. Одоо тэгэхэр чин зэрэг уран хадаа дээр чин тогоон жанжин, багч жанжин эднэс байгаа. Нийт биднүүсийн айран бол 400 мянган хүнтэй болсон байна. Тэгэхээр сүм улсын баруун талаас нь одоо ороход би ийм төлгөө зохиож байна. Эндээс нь дайрвал намдвар газар руу орох гээд байна. Та нар тэр будааны тариалангийн намаг шалбаак руу орчих бах. Морди хөл шигдээд хэцүү ийц. Харин энэ талаас нь дайрахад ийм бодолтой байна. Та нар яг эндээс бүр цэрэгээ бүрхүүлж явна. Баруун талд шуудхан хэлэхэд Анамын хил дээр чи очороо. Барчи чи Анамын хил дээр оч. Тогоо чи жоохон наан оч. Ингээд баруун урд болон баруун чанга баруун мөн чанга баруун хойноос тэгээд хойноос нь дайрна. Зүүн хойноос хувлаад арих хэвээр. Хөгмөрөн дээр тулчаад ерөөсөө хөдлөхгүй байх юм. Хувлаа эзэн ерөөсөө яагаад хөдлөхгүй байх юм болоо? Сүм усыг их дайрлах танд хувлаа эзэн өөрөө томилогдож явах та. Хаан ах та сүм усыг төвшөлтөд ирнэ гэж амлаж хэлсэн юмсан. Тэрний би хоёр нүдээр харж хоёр чиглэлээ сонсч ирсэн. Их жанжаа. Хувлаагаас илчирлээ. Орвол. Их жанжаа. Та ерөнхий удирдлагыг авна уу? Юу болов? Хувлаа эзэн 10 өдөр харигдлаа. Арай гэж бид нар нэг амаас сууж байж хөхмөрний ирэг дээрх, хойд ирэг дээрх ян хотыг эзэлж авсан. Тэгээд юу хот руу дайрч байгаа. Хувлаа эзэн өөрөө ерөөсөө хөдлөхгүй байна. Тэгэхээр хувлаан цэргүүд хөдлөхгүй шүү дээ. Хар хором руу явуул.
хувлагийн талаар мэдээлэл өг. Одоо их хаанд үннийг л илтгэхээс. Ойлголоо, их жанжаа. Та одоо ерөнхий удирдлагыг ав. Би энэ зүгээс ерөнхий удирдлагыг авна. Хойд болон зүүн хойд зүгээс хувлаа ерөнхий удирдлагыг авч явах ёстой. Би түүнтэй эрх мэдэл булааж болохгүй. Хааны зарлиг ирэх ёстой. Илчид тэгвэл бүх удирдлагыг урайн хадаж хянчинд өгөөч гэж хэлүүлж болно шүү дээ. Би бодж үзье. Тэгээд шилүүлье. Зэргүүд бэлтгэлд ор. Ямар бөгчм газар байна. Хитрхийг алж яах чинь. Бороо орсон ч бүр халуун бороо орох юм. Халуун бороо нь орж байгаа л гинт болохороо бас л бороо орж байгаагүй юм шиг бөгчм халуун болох юм. Энэ нутгийн усыг уухад хэцүү шүү. Халуун орны ус маш аюултай шүү. Тийм болохоор өөрсдөө усаа сайн нөөцл. Явцгаая. Бид нар одоо хаашаа орох вэ? Бид нар Жангнин руу орно. Харин бусд нь хөхмөрний хойд хэсэг Чанлын хот мөн Хун хот руу явна. Яагаад Лин А нутаг руу хувлаа орохгүй байгааг би ойлгохгүй байна. Баруун зүгээс бид нар шадлараа зүтгэндээ. Хувлаа дахиж илч явуулаа. Цэргээ явдаж орж ир гэж хэл. Юу хотыг бариад авчих гэж хэлээд. Зэргүүд орцгоё. За энэ урайн хата жанжин энэ одоогийн баруун хойд Чиндүүгийн хавцаал үйл ажиллагаа явуулж байгаа. Хувлаа яагаад орохгүй байгаа юм бол? Хувлаа яагаад орохгүй байгаа юм бол? Үүнийг бас ойлгоход тун хэцүү байна. Гинт хувлаа байлдааны ажиллагаа цалаар дулаад эхэлсэн. Би одоо ч бодод энэ нэг л биш боллоо гэж. За инхүү 1256 он 100 одоо Сүн улсын баруун өмнөх Жигнин хот руу урай хадаа зэрэг дайрч орлоо. Цаашаага байгаа Гуан хот руу Хин жанжин, Барчи жанжин гэдэгсг орсон. Нийт тал талаас нь баруун бөгөөд баруун хойд хэсгээс нь Монголын их цэргүүд Сүн улс руу маш эрчимтэй дайрч гисэн. Халууныг бити тоо гэж урай хадаа жанжин тушаал өгсөн. Ингээд халууныг тоолгүй маш ширүүн бөгчм агаартаад зовж байлтна. Өөдөөс нь бараг эднүсий чинь хуваагдсан сая гаруй цэргүүд байлдж байгаа. Эцсээ хүртэл байлдж Күй хотыг эзэлж авснаар хөхмөрний одоо их газрын төв хэсэгт байгаа хөхмөрний урсгалыг өөрийн мэдэлд оруулж авч байгаа. Ингээд цаашаага Чанин руу дайраад одоо Тан хот үлдлээ. Иймэрхүү маягаар баруун зүгээс нь маш хэцүү, маш зовлонтой ч гэсэн монголчууд байлдж байлаа. Монголын эзэнт гүрний баруун хэсэг Хорсан, Хүлээгүүгийн Хуаран. За, хувлаа тэнцээ жаахан алгуурсан сураг байх шиг байна. Хувлаах яагаад ингэж байгааг бас ойлгохгүй юм. Уул нь байлдах дургуул хүн байсан л да. Ном судруу унших их дуртай хүн байсан. Гэхдээ уул нь одоо байлдчмаар юм. Байлдчихаараа уул нэг сайн л байдаг юм. За тэр яах вэ? Бид нар 100 гаруй өөрийг илрүүлчихэд байна. Харин өшөө цаашаа бүх өөрүүдийг илрүүлэх ёстой. Бид нар Исмаилитууд руу заавал очино. Энэ Армян гүржийн газар нутаг дээр байгаа бүх өөрүүдийг илрүүлсэн биз? Илрүүлсэн. Устгасан. За. Тэгвэл одоо Каспийн тэнгисийн өмнөд хэсэг рүү очие. Тэнд байгаа энэ Эльбрусын ууланд л хаана ихтэй энэ хуршаах байгаа шүү. Хэрвээ бид нар их зэрэгэ хөдлөгдөг юм бол араас
дайрахгүй газар байгаа болов. Араас гівгэнтлийн хашаа шиний бүлэг гараад ирвэл яах вэ? Энийг маш сайн бодолцох хэрэгтэй байна. Одоо хорсоноос үтлээ. Бид нэр Каспидиксийн өмнөд хэсэг рүү очино. Персийн рүү орно. Тан дээр дорн зүгээс сэлчирлээ. Орвол хүлээгүй эзэнтэй. Хашаа шиний 62 дайчин Төмөн амгалангийн ордонд их хаан мөнхийг алах гэж оролдоод амьд цэцгэлээ гэж хэллээ. Хаагур ямар замаар гарч ирээд байгааг энэ сайн судал. Сайн мэд. Тийхгүй болвол эднэр нутгаа сайн мэдж байгаа болохоор энд тэндээс танд мэддэхгүй замаар ирцгээгээд байна. Хэрвээ нэг л ашиг шиний хүнийг үлдээдэг юм бол их ах чинь таныг өөрийн биеэр хатуу цээрлүүлэн гэж хэлж байлаа. Алуулаа. Гарч олно. Би баруун зүгийг 450 мянган зэрэгээр бүрхчгээд байхад эдгээр хаагур явдаг байна. Шонхор. Чи ямар бодолтой? Хүлээгүй эзэнтэй. Ямар ч л байсан их газараар эдгээр яваагүй. Бид нар их газарт маш анхаарал тавьсан байгаа. Хатуу хяналттай байгаа шүү дээ. Төмөр буха. Ямар бодолтой? Бидний хажуугаар шууны үдчний хийсээгүй. Бидний суугны даагуур жижиг зүгийч нисээгүй шүү дээ. Тийм болохоор эднэр өөр газараар гарсан. Сунжаар чи ямар бодолтой? Шонхор төмөр бух хоёрын хэлдэг зөв. Эднэр усаар гарсан. Каспидиксийг гаталсан байж таараа. Тийм болохоор эднэр Туркменийн эсэн цөл буюу Каракумын эсэн цөл, Кизилкумын эсэн цөлөөр л дайрсан. Гүржийн хаан Хэтүм рүү цэрэг явуул. Илчч товтлог Каспидиксийг хатуу хараа айлтнаа байлгах гэж хэл. Перс рүү үтлээ. Хаата одоо бидний ард ямар ч хаан хүү бидний ард одоо ямар ч удирдагч ямар ч одоо хасасын байхгүй гэж итгэлтэй байна уу? Итгэлтэй. Бүгдийг илрүүлээд устгацсан. Бүгдийг илрүүлж устгасан. За. Тэгвэл хөдөлцгөөе. Зэргүүдийг маргааш өглөө. Перс рүү хөдлөнө гэж хэлээрэй. Ойлголоо. Ийхүү. Хүлээгүй. Перс рүү хөдлөхөөр боллоо. Энэ баг одоогийн Иран руу. Баг олчих. Энэ баг яг тэнд байгаа гэдгийг л мэдчихлээ. Тэглээ те. Тэнд байгаа гэдгийг ер нь олоолаад авлаа. Янзтай. Одоо ер нь тэгээд яг энэ саяны ярьсан тэр нөгөө цөлийн газраараа ингээд хайж эхлэх нь шүү дээ одоо. Тийм. Ер нь би бас нэг юм танаас асууж бодож байсан. Одоо энэ нөхдүүд чи яг явж байгаа газар нь бол Афганистаны нутаг буюу тухайн үеийн хорсон. Гэхдээ Перс өөрийн мэдлэлд байгаа. Тийм. Гэхдээ одоо Перс Афганистанаас ингээл Азийн хөдлөөд нь шүү дээ. Афганистанд очиод ямар бүх үүрүүдийг олоод дуусгасны цагтаа дараа нь явна. Их том армийн том нүсэр том аппарат яваад байгаа. Одоогор улыг Афган гэж ойлгох хэрэгтэй. Афганистаны хойд хэсэг. Зөв. Яг энэ Афганистаны хойд хэсэгт чинь Байдар Жанжин гинтийн дайралтанд ороо үсттэй. Хойд талаар дайрсан. Тэгэхээр чи одоо Иран гэдэг чинь нэг хажууд нь юм шүү дээ. Тий. За. Тухайн үеийн Перс. Зөв. Гэхдээ Монголын мэдлэлд байгаа. Тий, байгаа. Монголын мэдлэлд бол байгаа. Гэхдээ одоо Иранд байгаа. Эдгээр яг Иранд л одоо Персийн нутагт л байгаа гэдгийг мэдээд тэр үүрлүүн явж байгаа. Ер нь бол гадарлаад авчиж байгаа. Каспи тэнгисийг л хараа хяналтанд аав гэсэн болвол Каспидикс яриг авцаал эдгээр бол байгаа. Зөв. За янзтай. За ингээд бид Монголын түүх ингэж гоё ярьж өгч байгаа тань маш их баярлалаа. За ингээд эрхэм үзэгчтэй ч гэсэн бас бидний нэвтрүүлгийг төвчээртэй сонсож сууж бас шин зүйлийг сурж олж мэдж байгаа та бүхэнд бас маш их баярлалаа. Бидний үйл хэргийг дэмжиж лайк, subscribe дарахаа та бүхэн битээ мартаарай. Энэ удаагийн дугаарыг энэ хүрээд завсарлаа. Дараагийн дугаараар эргүүлцэлтлээ. Баяртай.